Сайн байцгаана уу та бүхэн зууны мэдээс өнөөний 7 хоногийн таймыг сэтгүүлч Мэмэр Жаргал болон байн бажиднаар хүрэхэд бэлэн боллоо. За манай 7 хоногийн одоо даваа гарагийн дугаарт маань удмын бахархал болон маань орсон байгаа тийм. Ямар зочныг оролцуулсан бэ? Энэ удаад бол одоо Сэлэнг аймгийн Шаамар сумын нутагт одоо амьдардаг Баатар гэх хүнийг онцолж бичсэн байгаа. Энэ хүн нь болохоор зэрэг өөрөө болон өөрийнх нь хүүхдийнх нь хүүхэд одоо бүгд нум сум харваачдын ерөөхдөө бол тийм улсын болон аймгийн цолтой одоо мэрэгэн харваачд байдаг. Тэгээд энэ хүний хүүхдүүхээр аялсан байгаа. Тийм. Адуултаа бас манай даваа гарагийн тренд булангуудын нэг бол leadership forum байдаг. Тэгээд бид энэ удаагийн зочнороо Монгол Улсын их сургуулийн эдийн засаг математикийн төвийн багш төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн дэд профессор эдийн засагч Ууганбаатарыг урьж одоо цаг үеийн эдийн засгийн асуудлаар бол ийм салбарын мэргэжилтний одоо ярилцлагыг хийсэн байгаа. За мөн бид одоо 7 хоног болгон бүсийн мэдээг онцолдог шүү дээ. Энэ удаагийн бүсийн мэдэд бол бид хэдийн онцлогтой нөгөө нэг юм аймаг тодтохгүйгээр хойд бүсийн одоо нөгөө нэг юм Монголын одоо тариаланчдын нэгдсэн холбооны одоо ээлжилт чуулган 25-ны өдөр болсон. Энд болохоор зэрэг 21 аймгийн газар тариалангийн салбарын одоо 300 орчим тариаланчид салбарын одоо нөгөө чуулж одоо холбооны тэргүүлэгчд болоод шинэ бүтээгдэхүүнээ сонгож цаашдын одоо үйл ажиллагааны чиглэл баримтлах талаар ерөөхдөө бол тийм хөндөж ярилцсан байгаа. Тэгээд энэ удаад болохоор зэрэг бас энэ чуулганд өргөдөж ярилцсан одоо хойд бүсийнхнийгаа бид онцлсан байгаа. За тэгвэл бид нар одоо Мэмэр гарагийн онцлог материалаараа хууль төрхийн өмнө буландаа одоо хувьчлалын сургаар эвдэрч дэлбэрээд эхэлсэн нь үнгүүдхийн шинжүү гэдэг энэ материалыг оруулсан. За тэгээд засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-нд одоо төрийн өмчийн зарим компани хувьцааг 2026-аас 28 онд одоо биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчийг хувьчлах, өөрчлөх, байгуулах үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг улсын хурлд өргөн мэдүүлсэн. За уг төслийг одоо улсын хурлын чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Тэгэхээр энэ тухай бол одоо ерөнхийдөө энэ одоо хуулийн төслийг тойрсон асуудлыг ер нь бол энэ хууль төрхийн өмнө гэд буландаа бид нар онцолж бичсэн байгаа. За мөн бид одоо Мэмэр гарагийн бизнес хөгжил буландаа одоо мисс Болормааг онцолж ярилцсан байгаа. Энэ эмэгтэй минь яадаг вэ гэхээр загвар өмсөгч, вог бас 3 жилийн гэрээтэй ингэж загвар өмсөгчөөр ажиллаж исэн мундаг бүсгүй маань бас мөн хоол зүйч, кейтеринг үйлчилгээг явуулдаг. Тэгээ ийм мундаг эмэгтэй байгаа. Энэ эмэгтэйтэй ярилцсан дугаарыг бол Мэмэр гарагийн дугаараас уншиж байна. За бид нар л одоо нийтийн эрх шинэ төлөөх бүтээлээ 14 хоногт нэг удаа хүргэдэг. За тэгээ энэ 7 хоногийн одоо 5 гарагийн дугаартаа Чойжил сүрэн сайдын багцдах 7998 тэрбумын зөрчил гэд энэ одоо бүтээлийг бол хүргэсэн байгаа. За тэгээ энэ удаагийн одоо нийтийн эрх шинэ төлөөх ээлжид бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн одоо доголдлын асуудлыг бол хөндөж бид нар бас хүргэснээр юм онцлог байгаа. Тэгэхээр та бүхэн энэ тухай манай одоо сонины 3 дугаар нүрээс 5 гарагийн дугаараас бас унших боломжтой байгаа. За тэгвэл одоо бас улс төрийн хүрээнд бол бид нар бид эдийн засгийн эрхчлөөгүй улс гэж юу гэдэг энэ материалаа оруулсан. За тэгэхээр одоо манай улсад эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн төслийг ингээс наачлаад боловсруулсан. За тэгээ энэ тухай одоо энэ хаврын улсын хурлын чуулганаар хэлэлцэх гэж байгаа энэ хуулийн төслийг. За тэгэхээр энэ нь одоо хуулийн төслийн онцлог заалтуудыг бид нар бас ингээд томилоод хууль эрх зүйн буландаа хүргээд явсан байгаа. За мөн бид төвийн бүсийн мэдээндээ Сэлэнг аймгийг онцлсан байгаа. Энэ яагаад вэ гэхээр одоо алслагдсан багт амьдардаг хүүхдүүдийг эцэг эхтэйгээ ойрхон байх, тэгш хүртээмжтэй одоо боловсрол эзэмших боломжийг нь бүрдүүлсэн ийм одоо нөгөө алслагдсан багтаа шинэ баг сургууль нээсэн талаар байгаа юм. Одоо бас энэ Сэлэнг аймгийн Мандал сум одоо 58 дугаар багт шинэ сургуулийн нээлт болж одоо тарины сургуулийн бяцхан сурагчид эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаа талаар бас төвийн бүсийн мэдээнд Сэлэнг аймгийг ингэж онцлсан байгаа. За бидний бас нэг онцлог те хүүхэд бүрийн энэ дахин давтагдчихгүй дотоод ертөнцийг зургаар илэрхийлж гаргадаг хүүхдийн ертөнц болон маань энэ 7 хоногийн дугаарт маань бас нийтлэгдсэн. За тэгээд энэ удаагийн дугаартаа бид нэр хүүхдийн урлан бүтээх төвийн 2-5 дугаар ангийн зураг хүсэлт тэмүүлснээр гэсэн тэр хүүхдүүдийг бас онцолж одоо зураг болон ингээд зургийн талаарх тайлбарыг ингээд оруулаад явсан байгаа. За тэгвэл одоо бид нар Пүрэв гарагийн дугаартаа Цагаан сарын баяр одоо удахгүй болох гэж байгаатай одоо холбогдуулаад таны сонгох сар шинийн онцлог 25 бэлэг гэдэг одоо дотоодын үйлдвэрлэгч 25 одоо энэ брендийн байгууллага онцолж бас бэлгийн багцыг нь хүргэсэн байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ онцлог 25 бэлэгт маань дандаа үндэсний үйлдвэрлэл байгаагаар онцлогтой. Энд маань одоо ганцхан нөгөө нэг
нэг зүйлийг дагнасан биш энэ. Одоо жишээлбэл ургаанаа, урхан, тэгээ альфа бук байна, тийм кофе. Тэгээ бас тосонгоо брэнд гэдэг ерөнхийдөө бол яг үндэсний үйлдвэрлэлүүдэд дэмжин. Төрөл бүрийн одоо ууж идэх зүйл тий. За мөн дээрээс нь одоо хувцас хэрэглэл Монгол дээл, за гоёл, толгойн чимэглэл гоёл ч гэдэг юм уу тий. За ном гэд. Ер нь бол одоо нөгөө нэг цагаан сарын баяраар хүмүүст одоо бэлэглэх боломжтой тэр одоо эрүүл тий эко за тэгээ дээрээс нь үндэсний одоо энэ хэв маягаар шингээсэн бүтээгдэхүүнүүдийг бид нар онцлсан байгаараа онцлог тий. Тэгээ энэ байгууллагууд маань бас бүгд сар шинэнд зориулаад одоо бэлгийн багцуудыг гаргасан байгаа юм лээ. Тэгэхээр та бүхэн энэ тухай манай одоо Пүрэв гарагийн сониноос бас унших боломжтой. Мөн бас 100-ны мэдээ пэйж дээр маань нийтлүүлсэн байгаа. За тэгвэл одоо бас өнгөрсөн 7 хоног бол ер нь цахилгаан эрчим хүчний хувьд нэлээд юм доголдолтой тий цахилгаан тог тасрах асуудал гарсан нэлээд хэцүү 7 хоног болж өнгөрлөө. За тэгээд энэ хүрээнд бас одоо тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ гэд нийгмийн асуудлыг хүндсэн сурвалжлагаа бол бид нэр Баасан гарагийн дугаартаа бол хүргэсэн байгаа. За тэгээд одоо нөгөө нэг лифтэнд явж байхад одоо тог гинт тасарч одоо лифт зогсох тий ийм аюул байгаа. За энэ одоо ингээд хүмүүсийн аюулгүй байдал, аюулгүй орчинд амьдрахын эрхийг ингээд зөрчиж байгаа асуудал гарсан. За тэгэхээр энэ хүрээнд бид нэр одоо бас нэгэн эмэгтэйгийн кейсийг онцлоод за тэгээд тог тасарсан үед лифтний энэ аюулгүй байдлыг ухаан одоо байрны сөөхөн одоо хариуцах хэрэгтэй байна гэдгийг бол бас уншигчдаа ингээд нийтэлж хүргэсэн байгаа. За мөн манай одоо хэвлэл мэдээллийн салбарт болсон онцлог үйл явдал бол одоо эргэлт цэцэг юм байна. Сүүлчийн нүдэлчд гэдэг номоо хэвлүүлж одоо өчигдөр нээлттэй хийсэн байгаа. Өмнө нь болохоор зэрэг өнгөрөх оны 11-р сард бол одоо Европын Унгар, Австри, Чех, Швейцар, Итали, Франц гэсэн одоо Европын 6 улсад номоо нээсэн бол өчигдөр Чингис хаан музейд одоо Монгол уншигчдаа өргөн барих номын нээлттэй хийсэн байгаа. Энэ үеэрээ болохоор одоо эргэлт цэгийн миний захирал Хүрэл Баатар нь сэтгүүлчид одоо өөрсдийн уран бүтээлийг дэлхийн зах зээлд хүргэж өөрөөрөө одоо ашиг орлого олвол хараад бус сэтгүүл зүй хөгжих юм байна гэдэг шийдэлд хүрч одоо энэ ном бүтээсэн талаараа бас онцолж ярьж ирсэн. За манайх бас одоо 7 хоног бүр 100-ны мэдээ weekly гэдэг англи хэлээр бэлтгэсэн нүрийг хүргэдэг. За тэгээд энэ 7 хоногт бол одоо mining sector week гэдэг одоо уул уурхайн 7 хоног болсон талаар материалыг онцолж за мөн дээрэс нь Монгол улсын улс төр эдийн засагт болсон одоо энэ голлох онцлог үйл явдлуудыг бас англи хэлээр бэлтгэж хүргэсэн байгаа. За мөн одоо энэ дунд говьд болсон Тэмээний баярыг онцлсан байна. Тэгээ та бүхэн манай англи нүрийг Баасан гарагийн дугаараас унших боломжтой. 100-ны мэдээсний 7 хоногийн таймаа та бүхэнд хүргэлээ. Эх 7 хоногийн таймаараа эргүүлцгаая. 100 түүчэлэх 100-ны мэдээсний цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ.